Боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн боловсролын сургуулиудын орчин нөхцөл сайжирч байна. Тухайлбал аймгийн засаг дарга аз жаргал болон холбогдох албаны төлөөлөл оюуны ирээдүйн сургуулийн А байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж холбогдох шийдвэрүүдийг гаргасан. 36 жилийн насжилттай тус сургуульд 3100 орчим суралцагч ерөнхий боловсролын суурь мэдлэгээ эзэмшиж байна. Тус сургуулийн барилга ашиглалтад орсноос хойш их засвар шинжилтийн ажлууд хийгдэг байна. Иймд эхний ээлжид дээвэр болон нийтийн бие засах хэсгийг гэж бүрэн засварлаж стандартад нийцэх хичээлийн 400 хос ширээ сандлыг олгохоор болсон юм. Өнөөдөр засвар хийгдэх дээрх байршлуудад мэргэжлийн байгууллагаас зураг төслийн хэмжилтийг хийж байна. Аймгийн засаг даргын хамгаалалт газраас өгсөн захиалгын дагуу манай байгууллага өнөөдөр оюуны ирээдүйн сургуулийн А байран дээр зурслын хэмжлүүд хийж байна. Энэ болохоор спорт заал, урлаг заал, за тэгээд ариун цэврийн өрөөнүүд, за тэгээд дээврийн сэргсэн юм ажлуудыг хийхээр хэмжилтүүдийг хийж байна. За тэгээд дээр нь сургууль нь болохоор ерөөд ажилтнаар ороод их утсан байгаа учраас энэ бол барилгын ашиглалтын болон засварын нэлээд алдагдсан хуучилсан ийм байдалтай байгаа. За тэгээд ер нь бол тухайн хэмжилтээр зурцлуудыг бол боловсруулад хөр ажиллаж байна. Зурцлын дагуу яг гэрээний дагуу яг хийгдээд явагдана. За энэ бол өөрөө нэг дөрвөн тустай ажил байгаа учраас хэмжилтүүд бол хийж байгаа. Нэг сар орчим дараа дуусаад ажил эхлэхээр хүлээж өгөх ба. Цаашид сургуулийн А байрны спорт урлаг заалыг иж бүрэн засварлаж ширээ сандалны хүртээмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн сургуулийн хойд хэсэгт 960 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгын ажил тун удахгүй хийгдэж эхлэв. Сургуулийн захиргааны зүгээс хийгдэхээр төлөвлөгдөж буй ажлуудад нийт багш сурагчид эцэг эхийн өмнөөс талархалтай байгаагаа илэрхийлж байна. Нийтдээ манай сургууль бол хичээлийн А байранд 5449 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Барилга маань сургуулийн хичээлийн байрны барилга маань 1989 он ашиглалтанд орсон. Тэрнээс хойш тийм их засварын ажлууд их бага хийгдсэн. Орчин нөхцөлийн хувьд энэ жоохон нэлээд хуучирсан, орчин нөхцөл жоохон хүүхдүүдээ сурах орчин жоохон муудсан юм орчин байгаа. Яг энэ цаг үед аймгийн засаг дарга аз жаргалаа бас манай сургууль дээр ажиллаад тэгээд бас орчин нөхцөлөд хүүхдүүд багш нартай ярилцлаа, бас орчин нөхцөлтэй танилцлаа. Тэгээд одоо манай сургуулийн одоо өнөөдрөөс эхлээд тэр үйл ажиллагаа өнөөдрөөс спорт зал, урлаг зал, дээврийн засварын ажил энэ А байрны бүх нойлын асуудлыг одоо янзлахаар одоо зураг төс хэмжилтийн ажлыг өнөөдөр хийгдэж явж байна. Бас баяртай байна юм шуурхай ажиллаж байгаа нь. Анги дүүргэлт бол ерөөсөө 44-өөс дээш хүүхэдтэй. Зарим ангиуд бол одоо нэг ширээн дээр 3 хүүхэд сууж явах жишээ нэ. Бас нэг аймгийн засаг дарга маань бас сая 400 хүүхдийн ширээ сандал шийдэж өгсөн. Одоо бид нэр татаж авах ажлыг хийх гээд байж байна. Аймгийн засаг дарга хүүхдүүдийн сурах орчинг сайжруулахад анхаарлаа хандуулж сургуулийн зүгээс өөрсдийн хэмжээнд хийх боломжтой жижиг аж ахуйн ажлыг эцэг эхийн зөвлөл төгсөгчдийн холбоо аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой хийхийг уриалаад байгаа юм а.